Та мөнгө аяг худалдаж авах гэж байгаа эсвэл хийлгэх гэж байгаа бол дараах зүйлсийг заавал анхаарах ёстой. За нэгдүгürt ямар газраар хийлгэж байгаа. За манай энэ анзаарах юм бол аяг болгон дээр тагшны грамм металлын грамм байдаг. Нэгдүгээр зах зээл дээр байдаг эрсдэл гэх юм бол ер нь энэ бол нэгэн тийм өжиг болцсон залингийн шин чанарт. Тэрний яадаг вөхөр энэ аяганд жишээ нь 13 лан орсон байгаа. Яг энэ аяганд танд 13 лан орсон гэж хэлээд зарчдаг. Гэтэл та хэзээ нэг өдөр буцаага зарах болдог. Энэ 11 лан байдаг. Танаас 2 лан хулгай хийсэн гэсэн үг шүү дээ. 2 лан дутуу хийчээд танаас мөнгөний нэмэд авчдаг. Тэгээ болоогүй түүнийг ажлын үсийг дахиад нэмэд авчдаг. Тэгээ энэ бол зах зээл дээр байдаг бүр хүн болгон заа яах вэ гэд мэддэг болцсон. Тэгээ нимгэн аягнууд, бага орцтой аягнууд бол Монгол улсын стандартаар бол 70 граммаас доош хийх ёсгүй байдаг. Гэтэл 70 грамм гэсэн бичгтээр нэ за яг бага орцтой байж бол хамаахгүй тий. Орц нь үнэн байх хэрэгтэй байхгүй. Гэтэл тухайн аягнууд яадаг гэж 50 грамм, 40 грамм, 56 грамм гэдэг. Нэгсэндээ танд 56 грамм мөнгө орсон аягийг 70 грамм орсон гэж зардаг. Энэ бол танаас хулгайлж байгаа хэлбэр байхгүй. Их хадын чулуу компани 2021 онд энэ Монгол улсын зах зээл дээр аавын аяг гэдэг энэ аягийг гаргаж ирсэн. Тухайн үед бол танах орцондоо хүрэх юм уу, яг мөнгө муу юм уу, биш юм уу гэдэг айгүйх хэлэм гардаг гэсэн. Бид нар тэр үед хүмүүс баг мөнгө аяг болгон сорцтой байх ёстой юу гэдгийг хүртэл мэддэггүй байсан. Монгол улс тийм байдаг. Үйлдвэрийн тамга улсын сорц хоёр. Заавал бэжж энэ аяг мөнгөн аяг бол зах зээл дээр худалдаалагдах эрхтэй болдог. За дээрэс нь орц дутуу байхаас гадна бас нэг асуудал байдаг. Мэддэг маш цөөхөн хүмүүс байгаа. 3.5 сая иргэний. За нэг 100 мянга орчим мөнгийг хараад байрхэд баг гадарлах байх. Ихэнх улсууд яадаг вөхөр цагаан цэсээр хийгээд мөнгөний уусмал дүрэг зарчдаг. Тухайн насан туршдаа мэддэггүй. Айгүй сонио. Яагаад тэгэхээр тухайн хүн мөнгө ямар байдгийг цагаан цэс ямар байдгийг мэддэггүй. Битүүг тийм л өөрөөд байдаг. Тэгэхээр та бүхэн сануулж хэлэх пуух хийсэн буцах хаягтай газраас авч байгаа. Дахиад нэг анхаарах зүйл. Боловсон хүчнээс байд юм уу хүмүүс ингээ мөнгө аяг хийлгээгээ тэгэнгүүт нь яадаг вөхөр цайлах аваад байдаг. Тэгээ өөрөө хийдгүү тухай дарах нь. Тэгээ мөнгө аяга хийж үгүй мөнгө аяга авъя гэхээр уцаа авдаггүй. Тэ? Гэт амьдралын зүгээр энгийн л проблемууд. Эсвэл материал аваад зараад хувийнхаа зүйл зарцуулчихдаг. Тэгээд өөр дул цуусууд маш их байдаг. Зүгээр 5 алхам манай дээр хуржээд захиалгаагүй. Манайх 100% найдвартай. Улсын сорцтой, баталгаатай. Улсын сорц гэдэг бол эмчээс нь дээж авч лаборатори шинжилж үзээд 999 байна уу? 958 байна уу те? 925 байна уу? Яг сорцолж үзээд жинхэнэ мөнгөн дээр жинхэнэ натурал материал дээр л сорц дардаг. Хуурамчин дээр сорц дарахгүй. Дарвал өөрөөсөө асуудалд ордог. Тийм учраас заавал улсын сорцыг асууж явах хэрэгтэй. Заавал. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл гэж байгаа. Үнэт металл үйлдвэрлэгч нарт тусгайлан олгодог эрх бий. Үйлдвэрийн тамга, клишэ. Тус бүрдээ өөрсдийн гэсэн клишэ бүхий дардцтай. Энэ усууд мөнгөн эдлэл үйлдвэрлэх эрхтэй учраас. Мөнгө юунд хэрэгтэй вэ гэж тийм үү? Нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт валютын 2 үнцэнтэй. Хуучны хүмүүс байгаа. За энэ жил зудалтай жил болох нэ. Хатуу юм болгох гэж. Хатуу юм гэдэг нь алт мөнгийг хэлдэг. Инфляц төртдөг. Үргэлж ханшин өсч байдаг. Манай 2021 онд нэг аав аягийг яг ийм аав аягийг 15 лантайгаар 2 сая 200 мянгад гаргаж ирсэн. Өнөөдөр ажлын улс нь өөрчлөгдөөгээр нэ 9 сая болцсон. Олон улсын зах зээл дээр мөнгөний ханш энэ хугацаанд өссөн гэсэн. Одоо хуучин 21 онд манахс авч ирсэн аягаа буцаага зарахын тулд ажлын улсыг хасаад 8 сая төгрөгөнд манай зарна гэсэн үг. Зөвхөн материалын үнээр ойлгож байна те 400% өссөн гэсэн үг. Тухайн хугацаанд материал нь ийм учраас хуучин ч гэсэн өсч идэг. Хуучны алт үнэтэй, хуучны мөнгө үнэтэй гэсэн юм байхгүй. Алт мөнгө бол хуучныхоо шин цагийнх нь ямар ч ялгаа байхгүй. Олон улсын зах зээл дээр яагаад алт мөнгө өсөд байгаа гэхээр энэ худалдааны дан мөн одоо техник, тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүний палаад, тог, цахилгаан мэдээлэл дамжуулдаг их хавтанд нь алт мөнгө зэс 3 хамгийн их ордог. Дэлхий дээр үйлдвэрлэж байгаа шинэ бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд олборлож байгаа түүхэд материал хангаж дийлэхгүй байгаа гэсэн үг байхгүй. Нэг талаас нь валютын хөрөнгө оруулалт өөртөө оруулж байгаа хэлбэр. Нөгөө талаас одоо зэс аяганд цай уухан цай, ходоодны шарханд цай, зэс албах цай маань гэд тэрэн шиг худлаа юм байдаггүй.
Хэрвээ зэс өнөөдөр хамгийн сайн байсан бол яагаад анагаахын шинжлэх ухааны нэгч багаж зэс байхгүй байгаа юм. Зэс бол урвал өгдөг байхгүй юу? Бактери үржүүлдэг. Гэтэл мөнгө бактери үржүүлдэггүй. За бүр шинжлэх ухаанаар нотлогдсон мөнгөн савнд хонуулж 24 цаг байлгасан ус ходоодны хор тавдрын эсийг сармагжуулдаг нь нотлогдсон. Эрүүл мэндийн хувьд мөнгө маш сайн. Хүмүүс бүр арталын шихавнда гэртээ ингээд битүү мөнгө аягнууд өрчгсөн хэрнээ хар тулганы орцтой шаазан аяганд цай угаддаг. Хоол иддэг. Айгүй сонио. Мөнгө аяганд багаасаа хоол идэх нь ходоодны болоод дээрэс нь улаан хоолойны шархлаа үүсгэдэг. Улаан хоолойны хор тавдраар өвддөг. Яг гэж мөнгө бол хоолны дулааныг маш хурдан шингээгээд хоолыг хурдан зөөгдөгдөг. Хоолыг халуунаар нь эзнээр улаан хоолойны шархлаа үүсчдэг. Улмаар энэ эрүүл мэндийн ямарваа нэгэн эмчилгээ хийхгүй бол нэмэгцээр байгаад улаан хоолой өөрөө нарийн дах өвчнөр өвддөг. Энэ үл шинжлэх ухаан. Мөнгө ч өөрөө дулааныг маш хурдан дамжуулдаг учраас хоолыг хурдан хөргөөдөг. Та зүгээр гэртээ яг 2 ижлэг аяган дээр хоол хийгээд 5 минут цаг харж бод тавиад тест хийгээд үз. Шааз аяг нь бол маш халуун байдаг. Мөнгө аяг нь дорог зөөх болчихдээ. Идэхэд илүү таатай. Тэгэхээр их хадын чулуу компани та бүхний итгэлтэй хамгийн найдвартай түнш байж чадна. Бид нар зөвхөн танд насан туршдаа эдэлж хэрэглэх, үр удамдаа дамжих нандин өвийг танд их хадын чулуу компани орчууд 70 гаруй залуучууд үйлдвэрлэн бүтээж байгаа. Энэ аягыг манахаар хийлгэж авлах 60 жил манах баталгаа өгнө. 60 жилийн баталгаа. Их хадын чулуу компани хамт олныг зориод үйлчлүүлээрэй. Манай зөвхөн аавын аягнаас гадна бүх төрлийн аяг байгаа. Одоо энэ аяг гэхэд хүүхдийн бантанд зориулж болно. Хүүхэд бол унахчдаг, энэ эвдэхгүй. За эвдэрлэг хийж бодоход бид нар хүүхдэд үнгүүд засвар хийж өгдөг. За дээрээс нь нэг хөдөө авч явахад их тохиромжтой, аяллаар авч явахад ёроолгүй учраас одоо давхарлж аянд одоо хэрэглэх тохиромжтой. Мөн энэ хүндтэй усуудад өгөхөд зориулагдсан эвтээд рүү амтны буюу эв нэгдийг бэлэгдсэн тумбааштай аяг байж байна. За ингээд тухайн жил болгоны луу хийцэлтэй ч мөнгөд тухайн жил болгоны сэдвүүлсэн бүтээлүүд байж байна. Дөрвөн хүчтэнтэй аяг байж байна. За гоё айргийн холнууд байж байна тийм ээ. Мөн одоо зөвхөн ав аяг бол маш их орцтой. Гэтэл одоо яг 7-8 лангийн орцтой, 6 лангийн орцтой аягнууд байж байна. Бүх төрлийн мөнгөн аяг архины хондгоноос ихсүүлээд их хадын чулуу компани 100% танд хэрэгтэй бүх мөнгөн эдлүүдийг үйлдвэрлэж байгаа. Дээрээс нь баталгаатай найдвартай. Буух эзэн буцах хаягтай.